нар ингээд голоос ус авахд бол ийм амьтдтай бол байдаг. За энэ ямар гэхээр тэд нар бол амьсгалаа тий хоол тэжээлээ идэх одоо бүхий л амьд организмын бүхий л үйл ажиллагааг энэ амьтд маань өөрсдөө явуулж байгаа гэсэн үг дотроо тий. За ингэж энэ яаж байгаа юм бэ гэхээр одоо тухайн усан орчныг бол одоо байнгын цэвэрлэгээ хийж байгаа гэсэн үг тийм ээ. Цэвэрлж байгаа гэсэн үг. Энэ амьтдын тусламжтайгаар одоо ус нуур ус маань бүгдөө цэвэршдэг байна тий. За мэдээж энэ усан орчинд амьдарч байгаа амьтдын маань бас харьцаа байх хэрэгтэй тий. Зарим нэгэн зүйл одоо бохирдлыг илэрхийлдэг индикатор амьтад жишээлбэл одоо хялгсан хорхоо гэж байдаг тийм. Энэ амьтдын тоо хэмжээ ихсэн тохиолдолд бол тэр усан орчин яах нь бохирдох нь. За өөр бид нар ингээ гол дээр явж байхад бол байнга энэ дээр харагдаж байгаа. Энэ хоогны агуулда та нар хардаа энд байна. За эдгээр бүгдөө өөрсдөө гэрээ бариад амьдардаг. За энэ дотроос нь хоогны агуулдаан дотроос гарч байдаг амьтан бол энэ байна тийм. Энэ амьтан энэ гэрийг барьдаг байна шүү дээ тийм. Тэгэхээр маш сонирхолтой байгаа. За энэ хоогн бол одоо шавжийн агуултай. За агуулдаан шатаа бол усан дөнгөрөөдөг тийм. Усан орчинд амьдардаг. За энэ агуулдан минь бие гүцээд ирэхээрээ ийм болоод нисдэг байна. Та бүхэн одоо ингээд нуурын ирэг дээр очиод майхны барихад бол битүү тэр херномид шавж бол одоо битүү суусан байхыг та бүхэн хардаг бах тий. Энэ бол одоо өөрийнхөө амьдралыг 3 жил тэр усан дөнгөрөөчөөд нэг л өдөр гараад тэр нуурын ирэг дээр бидний майхан савн дээр тогтоод үлдэж байгаа ийм онцлогтой амт юм байгаа. Энэ бол шаймын хавч байна тий. Бид нэр хичээл дээр үзсэн тий шаймын хавчийн талаар. За дараагийнх нь бол энэ та бүх хүний мэддэг шанаган хорхоо гэж ярьдаг тий. Бүгдөө энэ одоо замын тогтоол усанд ч юм уу ингээд гараад бороо орсны дараа энэ шанаган хорхоо тогтоол зам дээр юм уу тогтоол усанд гарсан байдаг. Шанаган хорхоо гэж нэрлэж байгаа боловч энэ маань бид нэр та бүхэнд хэлсэн энэ бол хавч хэлбэртэй тий. Энэ амьтан бас онцлогтой. Яадгүй гэхээр өөрсдийнхөө одоо өндгийг одоо үлдээгээд тэгээд ямар нэгэн тохиромжгүй орчин бүрдээд нөгөө нуур усын ширгээд алга усан тохиолдолд тэр өндгөн тэнд байнга тэр хурцсан тэр шороонд хадгалагддаг байна. Тэгээд тохиромжтой нөхцөл бүрдээд хэдэн жилийн дараа ч хамаагүй одоо судалгаагаар бол одоо 20 жилийн одоо гоцрын хурцанд хадгалагддаг гэсэн судалгаа байдаг. За энэ нуур усанд амьдарч байгаа энэ хүүгч амьтад, ёроолын амьтад, ёроолоор нь амьдардаг тэр амьтад, хөвөд амьдарч идэг энэ амьтад байнга одоо тухайн нуурын усыг цэвэршүүлэх одоо тэр зөв зохистой байхад нь бол бүхий л амьтад үүрэг оролцоотойгоор амьдардаг юм а. Хэрвээ бид нар энэ амьтдын аль нэгэнд гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөлөл одоо бохирдуулах, нуур ус руугаа одоо ямар нэгэн бохирдол гадны олон төрлийн бохирдлыг оруулахад бол эдгээр амьтдын нэг нь устдах эсвэл нэг нь давмгаалan үржих тэр бохирдол тэр өөр бохирдлыг илүү тесвэрлж байгаа амьтад илүү давмгаалan үрдсэн. Энэ тохиолдолд бол тухайн нуур усны маань экосистем алдагдаж байдаг юм аа. Ийм болохоор бүгдөө одоо нуур усаа бохирдуулахгүй хайрлан хамгаалах хэрэгтэй юм аа. За та бүхэн биднээс асуудал авах зүйлээр бидэнтэй холбогдоорой. Бид бол бүгд нээлттэй. За дараагийн дугаар хүртэл баяртай анхаарал татсан баярлалаа.